За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. Их чинь сайн байна. За цаацгаагаараа миний өрхөн дүнэ. Би одоо Чингэлтэй дүүрэгт байрлах 37 дугаар сургуулийн 5-ын Б ангийн хөөрхөн дүүнэртэйгээ та нартайгаа мэдчилж байна. Өнөөдөр болохоор би хүүхэд бүрд сүүх хэрэгтэй аяны хүрээнд 37 дугаар сургууль дээрээ хүрэлцэн ирсэн байна. 14 хоногийн туршид ингээд хүүхдүүдтэй те сургуулийн хүүхдүүдтэй ингээд одоо сүүнийх нь хэрэгцээг ингээд бэлэглэж байгаа. Тэгээд энэ аянд би бас ингээд өөрөө оролцоод бусдыгаа бас урайлмаар байна. Нэр үргэлжлээд дахиад дараагийнхаа анги руу орох болно. За ангийн дарга нь хин бэ? Хин бэ лээ? Хөслөн үү? За ариун цэврийн дарга хин бэ? Таахгүй юу? За би ариун цэврийн дарга нь болохоос тоо. Энэ удаад болохоор та нартай сүү бэлгэлэхээр ирсэн нөх чинь. Чи ямар хөөрхөн юм бэ? Чамд хин гэдэг юм бэ? Хин гинэ? Төвшин баяраа. Хөө ямар хөөрхөн юм бэ? Манай нөхөртэй адилхан нэртэй юм байна шүү дээ. Бас олимпийн аврагтай адилхан нэртэй юм байна тий. Эжим бүэн ахны дөө. Алга ташаарай. Ийм гоё дөө. Анагч сүү яаж явахыг харъя. Би ч бас уумаар л байна. Би сүүнд аягүй их дуртай. Одоо уус их орондоо хэрэгтэй, эрдэм номтой. Үнэхээр хамгийн мундаг сайн шилдэг иргэд болоорой за. За. За тгий юм нэ дөө. Багш, ирчээ би нэг удаа гар үсгээ бичүүл. За тгий. За тэгээд дараагийнхаа анги руу ороод дүүнартаа сүүгээ бэлгэлчээд тэгээ гоё дараагийнхаа ажил руу явцгаая. Энэ юм байна. Вау. 37 дугаар сургуулийн 5-ын Д ангийн энэ хөөрхөн дүүнрийг их чинь ингээд нүдэрээ бүр тогтоогоод авчлаа. Одоо тэгээ хаач явсан их чинь та нарыг сананаа за. За яасан бэ? Ямар хөөрхөн юм бэ? Өглөө одгож гин үү? Чи бүр ямар мундаг юм бэ? Би бүр чамаас бүр өдөр дөрөв ямар санагдчихсан. Эстэ мундаг юм аа. Сүү бол яадаг үлээ? Яасуу. Чи ясны сэргийлэлээс хамгаална ямар мундаг хүүхдүүд вэ? 6-гийн ангийнхан ч эстэ мундаг юм аа. Өөр яах вэ сүү бол? Дархлаа дэмжигт нь яг зөв. За миний дөө. Эрүүл биетэй болно. Хүн эрүүл байна л гэдэг чинь бүх зүйлийг хийж чадна гэсэн үг тийм үү? Өглөө босоод эсвэл орой гэртээ арайд нэг аяг сүүг өдөр болгон заавал ууж заншаарай за. За хөөрхөн хүүхдүүдээ шүү. Бүгдээрээ баяртай. Баяртай. За тэгээ миний өөрхөн дүүнэр баяртай гэж хэлээрэй. Баяртай. За бүгдээрээ баяртай. Баяртай. Сүүгээ сайн уугаарай. Бүгдээрээ ууж дуусгаарай за. За баяртай багшаа. За эмэгтэйчүүдээ, бүсгүйчүүдээ та нартаа өдрийн мэнд хүргэе. Яг одоо би та нартаа миний одоо ойрын үед те өөрийнхөө арьс гоо сайхныг даатгаж байгаа отгоо эмчтэйгээ бас нэгэн одоо халуун татан сэдвэр уулзуулахаар ингээд ирээд сууж байна. Юу вэ гэхээр сүүлийн үед одоо Infinity эмнэлэг дээрээс та нартаа те Альтера болон Ультраформул 3 бас аппаратны талаарх үйлчлэгээ болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг өгсөн. Тэгсэн чинь яасан бэ гэхээр отгоо эмчээ бас маш олон эмэгтэйчүүд сүүлийн үед одоо бас ийм нөгөө коллагентэй утсыг бас ихээр суулгаж байгаа тий. Тэгээд яг коллагентэй утас гэж яадаг юм бэ? Утас суулгасны дараа одоо ямар өөрчлөлт гардаг вэ? Энэ талаарх мэдээллийг бас авч өгөөч гэсэн. Тэг мэдээж би бас мэрэгжлийн хамт олон байгаа гэдэг утгаараа энэ мэдээллийг авъя гэд отгоо эмч рүүгээ урьдчилаад хэлсэн. Тэгээ отгоо эмч маань болж гинөө гэд
Тэгээ болж байгаа цагт нь би ирээд ингээ мэдээлэл авахгүй сууж байна л да. За ерөнхийдөө коллагентай утас гэж одоо бид нар их ярьж мэддэг л те. Тэгээ ер нь бол яг коллаген үүсгэгч утас юм л да. Тэр утас хийж байгаа материал маань PDO байна уу, PLA байна уу гэдгээс хамаарат нөгөө барих хугацаа нь арай одоо өөр ялгаатай. Ер нь бол яг аль нь ч байсан коллаген үүсгдэг л гэдгийг ойлгох хэрэгтэй. Утас бас дотроо янз янз байгаад байна л да. Одоо жишээлбэл одоо ингэж өргөх гэж байгаа болол одоо өргөстэй байх чинь айлцгүй давхар ирчлээстэй юм уу айлсгүй бол бүр дан ингэж одоо нөгөө нэг холбож одоо хоёр утсыг нийлүүлээд ингээ ирчилсэн ч байдаг юм уу тэгэхээр яг хаана ямар одоо зориулалтаар хийх гэж байгаа вэ гэдгээсээ хамаарат өөр байдаг. Тэгэхээр жишээлбэл хацар өргөхөд бол ер нь бол одоо өргөстэй утас хийх юм байна гэж ойлгох хэрэгтэй. Одоо нүдний зохионд юм уу айлсгүй бол энд одоо энэ гуу үсчдэг штеп. Тэгэхээр энэ гуунд бол илүү одоо дүүргдэг утас гэж байдаг тийм. Дүүр тийм байна. Тэгэхээр яг хаан суулгах гэж байгаа вэ? Ямар асуудал одоо шийдэх гэж байгаа вэ гэдгээс хамаарат өөр байдаг. Түрүүн ингээд яг би орж ирээд ресепшн охинтой уулзчихсан чинь манай дээр байгаа энэ коллаген үүсгэгч утас маань өөрөө Infinity имлэгийн захиалгаар Солонгос улсад хийгдсэн гэдэг жисэн. Тэгснэ Монгол хүний онцлог, Монгол эмэгтэйчүүдийн онцлогт гээд тааруулж одоо захиалж илгэсэн гэсэн. Энэ одоо ямар утга учиртай зүйл юм бэ? Байна. Тэгэхээр нөгөө нэг утас маань Bijou гэдэг одоо компани утас байгаа Солонгос улсад үйлдвэрсэн. Тэгэхээр манайх одоо яг өөрийн захиалгаараа одоо яг одоо Монгол хүмүүст илүү удаан барихаар бид нар чинь нөгөө их үр дүн хүсэж их удаан барихыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрэнд нь тэр асуудалд нь зориулаад илүү одоо олон өргөстэй байдаг юм уу? Айлсгүй бол одоо бүр одоо 360 градус өргөстэй ч гэдэг юм уу? Тиймэрхүү илүү хамгийн одоо сайн чанарын утсуудыг илүү захиалж хийлгсэн байгаа. Тэгээд яг отгоо эмчи маань хилдэг бол айгүй үнэн. Манай Монгол эмэгтэйчүүд бол гоо сайхны өндөр мэдрэмжтэй, дээрэс нь өндөр шаардлагатай хүмүүс ахгүй юу. Тэгэхээр бас удаан барьдаг, дээрэс нь үр дүн маш ихээр хүсдэг бах тий. Тэгэхээр энэ утасны хувьд бол үр дүн бол маш сайн өхөө. Тийм, ер нь бол сайн үтнэ. Одоо яг яаж хийдэг процессыг одоо хэлэхэд ерөнхийдөө бол одоо арьсан даагуур одоо арьс яг 32-ын завсраар одоо буюу смас давхраг гэж бид нар хэлдэг юм да тий. Смас давхраг. Яг смас давхрагт очиж одоо смас давхрагын завсраар хийгддэг байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө өргөсүүд маань одоо нөгөө арьсанд 360 градус одоо эргэн тойронд одоо өргөстэй гэсэн үг л дээ. Тэгэхээр эргэн тойронд тэр өргөс маань арьсанд одоо нефт ингээд одоо нөгөө тогтоож өгдөг. Тэгээд одоо өргөс маань бас өөр хоорондоо нэг чиглэл нь арай өөр. Тэгэхээр эндээс дээшээ өргөх энд тогтоохч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо өргөсний чиглэл арай өөр байгаад гэдэг. Ер нь бол тэгээд арьсандор нэгдүгээр сорвжил үүсгэж байгаа, хоёрдугаар гэх юм бол тэнд коллагеныг маш эрчимтэйгээр идэвхтэйгээр үүсгэж байгаа. 25 наснаас хойш бол ер нь бол коллагены алдагдал бас өндөр болж ирдэг те. Тэр одоо дутагтаад байгаа алдагдж байгаа коллагены үүсгэгч утсаар бид нар дамжуулан дахин бий болгож залуу сайхан насаа урт удаан одоо хадгалах бас боломж байна. За ямар хугацаанд үр дүн өгөөд ямар хугацаанд ер нь барьдаг гэсэн тийм ойролцоо цаг хугацааны зүйл байна уу? Бага. Ер нь бол яг хацар өргөх гэж байгаа тохиолдолд бол одоо яг утас хийлээ, датлаа тэр дараа шууд үр дүнгээ харна. Нэрээ юу? Тийм. Хөөе, тэрийг хармаар байна гэхгүй. Шууд одоо үр дүнгээ ингээл одоо бид нар ингээд юу яадаг байхгүй хүнээ одоо ингээд бэлтчихэд тэгээд эхлээ зураг авахуулаад нэгтлээ татчаад тэгээд хүндээ харуулдаг юм. Тэгэхээр за татсан тал нь татаагүй тал нь юм байна. Одоо ингэж татагдсан байна. Танд сэтгэл ханамжтай байна уу гэж асууж байгаа тийм. Шууд үр дүнгээ өгөх юм байна. Тэгээд тэрийг 20-3 жил барьдаг. Тийм. Тэгээд дээрэс нь бас нөгөө жишээлбэл хацар өгөх гэж байгаа утсан дээр бол утасны тоо бас айгүй чухал байдаг. Тийм үү. Арилцаагаар одоо хүний Монгол эмэгтэйчүүдийн өрөнд хэдэн утас орж байгаа вэ? Ер нь бол бид нэр одоо ихэвчлэн дандаа том хацартай байдаг шүү дээ. Тийм болохоор энэ том мас чинь ингээд тэр чигээрээ ингээд унахаар цөөхөн утсаар татагддаг. За яг тухайн үедээ татагдсан ч гэсэндээ буцаагаад одоо буух одоо матал айгүй өндөр байдаг байхгүй. Тийм учраас аль болох олон тооны утас татах юм бол илүү удаан барина тэгээ илүү сайн татагдаж үр дүн илүү сайн өгнө гэсэн үг. Бидний махаргал алсан энэ сайхан хацар шанаа маань бас тий хэрвээ одоо хөгшрөлт гэдэг зүйлтэй ингээд найзлаад ингээд унжилт өгөх юм бол бас жоохон онцгүй харагддаг юм байлээ. Энийг бол бас ингээд олон тий ихчмэд найзтай хувьд бол би бас мэдж байгаа. Тэгэхээр яг отгоо эмч маань сая энэ сэдвийг хөндөж ярьлаа. Тэгэхээр отгоо эмчээ
Хэрвээ чинь би одоо ингээд утас хийгээд үр дүнгийг харуулвал яах вэ? Үр дүнгийн ер нь одоо танаа дээр ингээд хийж байгаа ч юм уу, хийцэн байгаа зургаар ч юм уу, харуулах ч юм уу. Яг ингээд шууд татдаг гэдгийг нэг боддоор харуулчмаар л байна л да. Тийм боломж байгаа юу? Зураг хөрөх ч юм уу. За ерөнхийдөө бол яг мэдээж зургнууд байгаа. Гэхдээ зургнууд үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл нөгөө хувь хүний асуудал учраас тэгэхээр зөвшөөрсөн хүмүүсийг ер нь ол үзүүлнэ. Гэхдээ яг одоо утас суулгуулах гад одоо ирсэн байгаа хүн байгаад байгаа. Тэгэхээр тэр ихчээс би хэрвээ асууж байгаа зөвшөөрөх юм бол одоо үр дүнгээ шууд харуулж болно. Та хүнтэй байгаа гэсэн яг утас суулгах гэж байгаа юм байна тийм үү? Тэр эмгтэйг тэгвэл ярилцаж үзээд буцаад надад хэлээч тийх үү? Би тэр оронд хүлээж юм чи. За тэгэхээр Атгай амч маань энэ сайхан одоо ихчтэй амт гараад ирлээ. Танд маш их баярлалаа. Таны нэр алдрыг хэн гэдэг вэ? Намайг Байгальмаа гэдэг. Би тэгээ өнөөдрийн нэмлэгийг сонгоод зориод ирсэн байгаа. Одоо үйлчлэгээ хийх гээд. Тэгээд эмч намайг та ингээд орохоос өмнө юм ярьслага авах уу хэрэн за тэгээ хэлсэн. Танд эвгүй байна уу? Үгүй юунтай эвгүй байдаг юм бэ? Та тэгээ өөрөө айгүй гоё эмэгтэй байна. Тийм Атгай амчтэр бас нөгөө яг коллагентэй утасны талаар ярьж таарлаа. Тэгсэн тэр зөвлөгөө авч явах хооронд яг бодит үр дүнг бас гаргаж үзүүлвэл эмэгтэйчүүдэд маань хамгийн оновчтой зөвлөгөө байх болов уу гэж бодсон. Тэгээд энэ хүсэлтийг маань хүлээж аваад эмэгтэйчүүдтэй маань тий үзэгч ээж нартаа маань өөрийнхөө гоо сайхныхаа бас сонголт болон нууцаас хаваалцж байгаа танд маш их баярлалаа. Зүгээр би бас нөгөө айгүйх нөгөө асуудалтай нүр маань ингэж унжиж мунжаад байгаа шүү дээ. Тэгэл одоо айгүй олон гоо сайхны эмнэлгийг сонгосон, үтсэн. Тэгэж инфинитиг сонгоцоод байгаа байхгүй айгүйх таалагдсан. Тэгээ бас найз маань нөгөө найзууд тий инфинитив зүгээр гэсэн манай найзууд тавтас татуулсан чинь гоё болсон байлаа гэхгүй. Тэгэхээр нөө заастаа зориглол тэгэл тийм шүү дээ тий. Ингээл сэтгэлээр унаалаа юм чинь ингэж татал ингээл унжаад харчин тий. Тэгэхээр за ерөөсөө инфинитив дээр өнөөдөр бүр нэг зориглол урд нь яг холбогдсон л да. Би танаад ингээл өчнөө холбогдноо. Би танаад ичмаар байна. Би тэхүү яах вэ? Та нэг ирээд эмчтэй уулзал гэдэг итгэн. Тэгэл ирж явуулсан. Цаг хугацаа нь бүрдсэн. Тэгээд таас өөр аягүйх зориг гаргаад шийдэмгийн байдлаар ирсэн. Тийм өдөр нэ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас хацтай байна. Яагаад гэхээр ийм сайхан эмэгтэй бид нартай ингээд өөрийнхөө сонголтын нууцаас хуваалцж байна. Тэгэхээр энэ нууцын одоо бүгдээрээ лагентай уцхийг те процессыг харуулъя гэж бодож байна. Тэгээд Атгай эмчээ одоо ер нь одоо үйлчлэгэнд ингээд ороход болохоор байгаа юу? Болохоор сая бид хоёр мэдээ алдуулах тусаад ирэхэд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол мэдээ алдуулах тариагаа бас давхар хийн. Тэгэхээр ямар нэг өвдөлт мэдрэхгүй гэсэн үг тийм. Тэгэл оц маань шууд согдох. За танд одоо бас амжилт хүсье. Тэгээд энэ ажилбар маань бас маш гоё олон эмэгтэйчүүдэд те өөртөө болон өөрийнхөө одоо те эргэн тойронд байгаа бүсгүйчүүдэд одоо нөгөө зориглон өөртөө гоо сайхны тийм өөрчлөлтийг хийх те одоо боломжийг бас мэдээллийг бас өгч чадах юм хэсэг байх гэж бодож байна. Зөв сонгох хэрэгтэй те. Яг үнэ хамгийн гол нь зөв сонголт мэрэгжлийн эмч нарт хандах бас ямар үйлчлэгийг сонгох вэ гэдэг нь бол маш чухал байдаг юм. Тэгэхээр бид нар өнөөдөр үнэхээр азтай байна. Ийм одоо тохиол одоо бий боллоо. Тэгээд та бол маш том одоо зарим шийдвэрийг гаргасан байна. Тэгээ бүгдээрээ үйлчлэгээ яг яаж хийдэг талаар одоо хэсгийг харуулъя тий. За тий. За ингээд ихч маань нэг талынхаа одоо коллагентэй утсыг хийлгсэн байгаа. Тэгээд бид нэр одоо яг юу яаж юм л да шууд үр дүнг харуулах зорилгоор те харуулж байна. Тэгээд танд өөрт чинь яг юу мэдгэж чинь бид нарт бол бүр шууд ингээд татагдцсан. Тийм биш тий харин. Ийм болно гэж өстой удаагүй шүү дээ. Шууд татагдсан байна тий. Тэгээ нөгөө хүүхнүүд чинь ингээл нэг нүрээ татчихвал ийм л болчихвол болох гээд байна гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр наа чин за хизээч ийм болохгүй юу гэж болдгийг л болдго юм байна. Тэгээ нэг өвддөг юм байна бас сансныг утгаад. Гайгүй тий. Жохон авдсан л энэ тий. Тэстэй гоё энэ минь байхгүй болсон биш тий. Энэ нөгөө яг хамгийн гол нь үр дүнгийн харуулахын тулд нэг талын утас хийгдсэний дараа би яг энэ өрөөнд ингээд малгай өмсөд халаад өмсөд орж ирээд харуулж байгаа юм шүү. За ер нь бол яг ихчид бол 8-аас 11 талтай 8-аас 10 одоо өргөстэй
коллегийн үүсгэж утсыг хийсэн байгаа. Тэгэхээр яг хүн хүний асуудал мэдээж одоо нөгөө үндсэн те янз янз байдаг учраас 8-аас 10 тэгэл 12 гээл ерөнхийдөө бол хэлбэлзэл явдаг. Ер нь бол 8-аас нэг буудаггүй. Тэгэхээр нөгөө олон утас одоо орох тусмаа тэнд одоо нөгөө коллегийн үүсгэх процесс маань илүү сайн явагдана. Тийм учраас утсан дээр бол аль болох илүү олон утас суулгахыг ер нь олж ярьдаг. Тийм. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө нэгтгэн одоо татцсан. Тэгээд эрчийн гол асуудал одоо хүчээсэн юм тийм. Одоо энэ зураас маань л алга болно гэдэг үгүй тийм яг гэдээсэн. Тэр яг одоо энэ зураас нь одоо алга болсон. Энэ зураас байхгүй байна. Баг зэрэг ерөнхийдөө манайх нөгөө том шанаатай том хацартай шүү дээ. Тэгэхээр газар баг зэрэг жоохон хавдцсан байгаа. Эндээс мэдээ хадгалах тариа орсон байгаа. Тэгээд утас олон утас орсон учраас ерөнхийдөө хавдцсан байгаа. Тэгэхээр хавдар маань ерөнхийдөө 7-аас 14 хоногийн дараа бууч. Тэгэхээр бас илүү айгу хурдан юм шүү дээ. Тийм удаан л ингэж ах юм байх гэсэн. Хэрвээ болдог бол 7-аас 14 хоногийн дараа хичээгээ яг гоё тий үр дүнд хүрсний дараас харуулмаар л байна. Өөрөө хүсэл бас одоо нөгөө 14 хоногийн дараа бас бид нар ер нь бол 14 хоногийн дараа заад эмчтэй бас хэлдэг. Тэгэл та хүүхнүүд харгалтай тий. Хөө ямар гоё юм бэ? Танд маш их баярлалаа. За тэгээд нэг талын үр дүн бол маш их одоо эффект өгсөн нь бол ингээ мэдэгдэж байна. Тэгэхээр коллагентай утас бол яалтчгүй бид бүхний тий бас нэг одоо өөрчлөлтийг боддоор авчирдаг үр дүнтэй одоо үйлчлэг юм байна гэдгийг та бүхэн маань харлаа. Тэгээд танд маш их баярлалаа. Зүгээр надад таалагдчихэв. За баярлалаа. 10 нас залаагдсан байгаа. За маш их баярлалаа. За та хоёр маань үргэлжлүүлээд нөгөө талынхаа одоо нүүрэндээ уцаа суулгах ажлаа хийдэ. За маш их баярлалаа танд. Амжилт хүсье. Тэгээд 14 хоногийн дараа бас хичээхээ зургийг те хич маань өөрөө үзүүлэх гэсэн учраас бас үзэгч эмэгтэйчүүд та нартаас үзүүлэе гэж бодож байна. Тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Одоо энэ хоёр маань ажлаа өргүүлэх гэж байгаа учраас би маш тэмэрхэн гарлаа. За бид хоёр процедураа хийгээд дуусчлаа. За таны сэтгэл ямар байна? Өөртөө таалагдвуу? Ерөөсөө хөхөрдгөө юм байна. Жохон хавдлаа. Нэг өвддгөө юм биш үү? Ямар хурдан юм те. Ингээд болцсон уу? Айгу гоё нэ. Айгу хурдан хийдэг юм биш үү? Тэгэл үнэхээр яг сансан хүрчээд санаанд хүрчээд. Ер нь бол та нэг 10 жилийн өмнө нэг иймэрхүү царайтай төрхтэй байсан байх гэж би тааж байна. 20-30 жилийн өмнө юм байсан гэж. Ерөнхийдөө бол хоёулангийн асуудал нь энэ хоёр талын энэ одоо нөгөө гуу орж ирээдсэн тий. Тэгээ энэ хоёр талд жоохон суларж орж ирээдсэн. Бүр ингээл тий. Тий энэ жоохон тий нүдний доод жоохон хооцсон байгаадсан тэр юм маань тий. Тийм ерөнхийдөө хамгийн сүүлийн шинэ технологиор утас татсан байгаа. Тийм болохоор ямар нэгэн хөхрөлт байхгүй, харьцангуй хавдалт ч гэсэн багтай байгаа. Хамгийн гол нь айгу хурдан тэгээд нэх өвддгөө юм байна айгу сайн аа бүр. Тэгээд айгу гоё болж штэ айгу таалагдж байна. Айгу сэтгэл хангалуун байна. Би ийм болно гэж бодоогүй шүү дээ ерөөсөө. Та ямар үр дүн хүлээж ирсэн бэ? Тэгэл одоо за юу бол үр дүн нэг хүрэгт гардггүй л гэж хүүхнүүд яриад идэг шүү дээ гадуур те. Юу ингээл яг ингэсэн юм шиг гоё болно гэж юу яддаг хэвээр. Гэдэгс. Ер нь хүмүүс ярьдаг ш. Бүр их хөгшөрхөөс өмнө бүр ингээд энэс илүү унчхаас өмнө эртхэн хэлгсэн дээр гэж зөвлөд. Тэгээд нэрэж тиймдээ одоо тий гараа гайгүй байгаа дээр эртхэн хэлхийг л зориглол. Бүхнүүд ч гэсэн зориглох хэрэгтэй. Гайгүй ойрхон нарны замаар шууд тахиж ирэл. Амархан юм ойрхон юм лээ шүү дээ тий. Ирж ирэл тэгэл хэдхэн минутанд хийх гоё болчихдээ юм байна шүү дээ. Манай шинэ жилдээ зориулж өргөө гойсон байгаа. За ингээд та үр дүнгээ одоо яг энэ байдлаа хадгалаад 2-3 жил байх нь шүү дээ. Тэгэхээр 2-3 жилийн дараа та дахиад утсаа суулгаж болно. Альсгүй л өөр ямар нэгэн төрлийн эмчилгээнүүд одоо сонгоод хийлгэж болох нь байна. Тэгээд тийм. Тэгэхээр тэр үед магадгүй өөр илүү сайн технологи гарахыг үгүйсэхгүй те 2-3 жилийн дараа. за баярлалаа. Баярлалаа. Танд гэсэн манайхыг сонгоо ирээд үйлчлүүлсэн баярлалаа. За тэгэхээр ээж нараа, эмэгтэйчүүдээ, охид бүсгүйчүүдээ би өнөөдөр та нартай одоо маш олон ээж нарын эмэгтэйчүүдийн ирүүлсэн асуултанд яг мэргэжлийн эмч хүнээс хариултыг авч чадлаа. Миний хувьд ч миний гоо сайхан эрүүл мэндэд маш том одоо өөрчлөлтийг гаргасан Infinity эмнэлгийн би чадварлаг эмч нартай маш их баярлаж явдаг. Яг энэ хэсэгт би айгүй дуртай Infinity эмнэлгийнхээ. Тэгээд яг одоо хэрвээ Infinity эмнэлгийнхэн маань үзэж байвал та нартай маш их баярлдаг шүү. Монголын мянган эмэгтэйчүүдийн гоо сайхан эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалтыг өөрсдийн сэтгэл зүрх, цаг хугацаа, чадвар, ур ухаанаа шингэн одоо хүргэдэг та нартай маш их баярлалаа. Тэгээд ээж нараа эмэгтэйчүүдээ удахгүй шинэ он, шинэ жил гарах гэж байна. Infinity эмнэлэг маань одоо
бүх үйлчлэгэндээ 10-50% хямдралыг зарласан байгаа юм байна. Тэгэхээр та нар маань бас ирж үйлчлүүлээрэй. Ер нь 1000 сонсохоор бас нэг үз гэдэг. Миний хувьд бол би өөрөө бас баггүй хугацаанд судалж байгаад энэ имлэгттэй өөрийнхөө гоо сахныг даатгсан. Тэр цагаас хойш одоо үнэхээр сэтгэл зүрхэндээ маш их тийм баяр баясгалантай өөрийгөө зөв сонголт хийсэн байна гэдэгтээ итгэл үнэмшилтэй байгаа. Тэгэхээр та нар маань ч гэсэн те өөртөө бодож байгаа, өөрийгөө баярлуулъя гэж хүсэж байгаа удаан хугацаанд судалсан ч юм уу нэг зүйлээ бас өөртөө те сонголт хийж өөрийгөө шинэ он гарахаас өмнө бас урамшуулаарай. Тэгээд өнөөдөр влог маань те маш аз завшаантайгаар одоо коллагентай хувцсыг та нартай мэдээлэл байдлаар хүргэхдээ бүр бодит жишээнээр одоо үр дүнгийг харууллаа. Энэ бол хамгийн том үнэтэй зөвлөгөө, хамгийн том шийдвэр гаргахад бас нөлөөлөх үз ийм зүйл гэж бодож байна. Та нар маань ч гэсэнтэй мэргэжлийн чадварлаг баг хамт олонд өөртөө гоо сахнаа даатгаарай. За ингээд хамт байсан та нартай маш их баярлалаа. Баяртай. За манайхаа бид нар нэг рекламны зурганд орох гээд ийм хөөрхөн санчир гээд хүүтэй та нар манд мэдж байгаа Тэмүүжинтэйгээ хамт ингээд явж гин. Хаана ирсэн бэхээр King Tower дээр ирсэн. Тэгээд энд юу яа гэж бодоод байгаа. Рекламны зураг авалт хийлгэх одоо зөвшөөрөл авах гээд шоурум дээр нь зураг авалт хийхэд санжираа. За энэ хөөрхөн хүү бол миний хүү. Тэмүүжин бит хоёрын хүү байгаа юм. Би хэрэг хүүтэй бол яг ийм хүүтэй бол гэж боддог байхгүй юу. За хэдэл орцгоё. За сайн уу? Ажил сайн. Би танаа дээр нөгөө шоурум дээр чинь зураг авалт хий гэж хүсэлт тавьсан байхгүй юу? Өө тийм. Рекламны зураг авалт. Тий, рекламны зураг байхгүй бид нар хамтдаа. Наас нь одоо King Tower одоо 3 дахь ээлжийн загварын байр гарцсан байгаа. Тэгээд хэдүүлээ ямар ч лээсэн дээш гарч байгаа байр дээр. Тийм гэсэн. 3 дахь ээлжийн загварын байр гэхээр нь арай шинэлэг бас гоё байгаа ах гэж бодоод. Одоо 1600 айланд ч. Вау, бараг 2000 төгсөн биз дээ тий. Бид нар тэр чигтэй гоё шоурум хийсэн байгаа. Тэгээд бүгдийг тойрж үзэж байгаа. Айланд нь зүгээр байна уу тэгээд сонирхоод үзэх. Зөв. Одоо энэ шоурум болоод ирэхлээр бид нар апартмент даахуудаа 6 м өндөр таацсан гаргаж гисэн. Үеийн таац харин аягүй гоё юм байна. Би яг энийг асууж ирсэн байгаа байхгүй. Чи хашаа найз дээр нэг жоохон цаг гаргаад мэдээлэл өгчлөө. Найз манд байгаа гэдэг утгаараа далимдуудаа жоохон мэдээлэл авчи. Сар болгон бид нар ирсэн одоо байр үзсэн усудаас яаж байгаа азтан бас шалгаруулдаг. Тэрнээс ямар азтан шалгаруулах вэ? Одоо та ирээд үзэн штэ. Үзэнгүүтээ суглаад хийчихэн бид нар тэрний сар болгон лайваар авсан ч аваагүй ч бараг азтан шалгарна гэсэн үг. Тий, байр авсан ч авсаагүй ч хамаахгүй зүгээр байж үзэж сонирхсноо гэсэн. Хөө ямар гоё юм бэ? Тэр дээрээс гоё хамтарч ажиллаж болно. Аха, ямар бэлэг байгаа юм тэгээд. Ер нь ихэвчлэн гоо сайхан. Одоо манай King Tower-ын нэг дэх руу одоо үйлчлэгээний төв дээр Ecobit Spa Enter тий. Гоярах солон, гоо сайхан солон, nail art, маш их spa гэдэг ер нь ихэвчлэн. Ер нь бас бидний үйлчлүүлдэг, бүсгүйчүүдийн үйлчлүүлдэг л газрууд байна тий. Бид нар одоо нэг дахь үйлчлэгээний ийм хэм цэвэрлэг хүмүүсийн хэрэглээг төвлөрүүлснээр хүмүүсийн цагийг хэмжиглсэн. Үүний төлөөр одоо нөгөө 80-аас доош метр квадраттай байрыг хүмүүс ипотекийн зээлээр авах шаардлага гардаг. 80-аас дээш бол тэгэхээр банкны энгийн зээл гэж байгаа. Тэр нь бол хэрэглэгч нарт одоо нөгөө хүний хувьд жоохон өндөр санагддаг. Яг тэр зориулаад бид нар 80-аас дээш метр квадраттай байран дээр худалдаа хөгжлийн банктай хамтарсан зээл гаргасан шинэ зээл. Энэ зөвхөн King Tower бол манай компани барьж байгаа. Тийм үү? Тэр өөрчлөлт 30% буюу зарим тохиолдолд 20% байж болж байгаа. 30% төлөөлөл үлдэгдэл 70% та 5 жилийн дотор жилийн 5% хүүтэй зээлийг зөв. За гол юмд орох байдаг. Тэгээ да. Урлагийн юм учраас хэдүүлээ хамгийн дөрөнд манад 130 км квадраттай 3 байр байгаа. Мөн 167 лоттой 6 м өндөр таацтай байр байгаа. Эдрийнхээ хувцсны өрөө дээрээс нь дотор зохион байгуулалтыг хайлт харуулж байгаа. Тэгээ. За тэгээ. Хүүхдийн өрөө бас аягүй гоё тогтчихсон байна тий. За ерөнхийдөө хүүхдийн өрөөг бид нар 18 м квадратаас 30 м квадрат гэдэг янз бүр шийддэг. Ялангуяа нөгөө Монгол айлын хүүхдүүд чинь тус тустай өрөөнд байхаас илүү нэг өрөөнд олоолаа байх ч юм тийм байдаг учраас бид нар давхар ороор
юм шийдэл гаргасан. Өөрөө нөгөө хоёр ихэр Тий, хөвгтэй ихэр том хөвгтэй. болоод давхар ортой нэг өрөөндөө ингээ байрлах юм те. Айхан байна шүү дээ энэ хоёр ч байгаас тий. Монгол хүмүүсийн онцлог юм гадаад хүмүүсээс арай өрөөндөө ганцаараа байдаг. За энэ болохоор гаднаас одоо орж ирээд гадуур уцаад үлгэн гэсэн үг тий. Энэ хэсэг бас аягүй том юм аа. Тэгээд бас зочдод зориулсан нь хүүхд зориулсан нь мастер нь 3. Энэ болохоор master bedroom тийм үү? Тийм бид нар нөгөө мастерт нь 0-д амжих хэсэгт нь өглөө учраас одоо унтлах хэсэг чинь нэлээд гоё. Аюу гой цэлгэр гоё том байна. Тийм байна. Ийшээ дөрсөн өрөө. За. Оо ямар гоё юм бэ? Энд чинь бас тусдаа нэг өрөө юм шүү дээ, тий. Энэ яг зөвхөн хувцсны өрөө. Ийшээ ингээд юутай юм бэ шүү дээ. Харин цэврийн өрөө аюу гой саруулах юм байна. Гоё байна. Тэгээ танаа надад энэ хаалганууд аягүй таалагдаад байна. Энэ гоё өндөр цагаан хаалганууд. Энэ хаалганы зүгээр одоо өндөрлөхөд 2 метр 30. Өрөө хоорондын одоо агаарын солилцоог өндөр хаалга бас аягүй сайн хангаж өгдөг гэдэг шүү дээ. За бид нар 3 дахь ээлж шоурум дээр 6 м өндөр тааз апартмент буюу энгийн байранд гаргаж өгсөн байна. 6 м өндөр таазыг яа гаргаж өгсөн гэхээр хүмүүс нөгөө гэртээ байх хугацааныхаа 60-70% зочны өрөөнд өнгөрөөд юм аа л. Тийм шүү дээ. Одоо энэ ч гэр бүлээрээ маш их цагийг өнгөрөөд. Яг энэ хэсэгт нь 6 м өндөр тааз байрлаж байна гэдэг маань агарын солилцоо. Аарын солилцоог бас маш сайн одоо явуулж өгнө тий. Тэгээ 6 м тааз цаана өндөр юм байна. Цаана өөр юм байна. Өндөр таацтай юм байна. Аюу саруулах ууж юм. Энэ цонхоор бас урталтаа усан оргилуур фантам тийм ерөөхдөө яг нөгөө буудлаас яг гэрээсээ зочд буудлын гадах фантамыг харж байгаа юм шиг тийм зохион байгуулалт хийж байгаа. Урдуур ямар ч биш явах. Хашаа би тэгэд зураг авалтаа үргэлжлүүллээ. Маш их баярлалаа. Өнөөдөр бидэнд боломж гаргаж өгсөнд баярлалаа. Дээрээс нь мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За бүгдээрээ тэгээд рекламныхаа зургийг үргэлжлүүлцгээе. Сайн байцгаана уу? Сайн уу? За өнөөдөр ингээд энэ сайхан өдөр Beauty and Fashion Expo 2018 маань нээж байгааг та нартай мэдээлэхэд таатай байна. Тэгээд яг одооноос эхлээд та нарт маань зориулсан үйл ажиллагаануудыг хийж байна. Завтай байвал энэ дээрээс сууцгааж бас болно шүү. Яагаад вэ гэхээр та нарт маань зориулсан маш гоё бэлгэнүүд бас байгаа. Тэгээ өнөөдөр би бас яг энэ үйл ажиллагаагаа нээгээд 10 азтан шалгаруулад шууд газар дээр нь бэлгээ бэлгэлж байгаамаа. За өнөөдөр энд бас миний бас хамтарч ажилладаг маш олон байгууллагууд иржээ. Би бас бүр маш их баяртай байна. Захиргийнхаа сайн уу? Japan Medical-ийн сайн уу? Лайва бас удахгүй ээж та нарынхаа үйл ажиллагаануудыг танилцуулах болно. Би ч бас нээлт хийж амжин нэг айдууг бас та бүхэндээ хүргэе. Хамгийн хөөрхөн байна шүү. Баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдөр би бас энэ Busy Mom vlog-ийнхаа бичлэгийг хийж байгаа. Яагаад вэ гэхээр дандаа эмэгтэйчүүд бас ирэх байх гэж бодсон. За тэгэхээр яг одоо би та нарынхаа дунд одоо 10 азтан шалгаруулах уралдаанд анзаарлаа. Уралдаан гэхээр тийм сүртэй том зүйл биш ээ. Маш амархан асуултуудыг асуух. Гэхдээ нэг нийтлэг байдаг асуултуудыг асуухгүй. За ямар асуулт асуух вэ гэхээр жишээ нь нэгдүгээр асуулт. Энэ асуултанд хариулсан хүн шууд азтан болоод бэлгээ авах бол. Надад бэлгийн маань тохиолж хүн байгаа юу? За хамгийн ихний асуулт маань Галаа амтлын ануугийн бүтэн нэр. Вау, эндээс гараад ирээ. Амархан байгаа зү. За баяр хүргэе. Хин билээ танилцъя. Атко ямар гоё удаан гарт юм бэ? Би жоохон даарсан байгаа. Хаанаас ямар байгууллага оролцож байна? Агчуулагч. Гоё нарын бэлэг өгч байна. Баярлалаа.
Вау, баярлалаа. За 3-4 өдрийн энэ турш хамт байх нь надад битүүн дээр заяа. Баярлалаа. Дараагийн асуулт маань. Дуучин өрөө албагийн том охины нэр. Чихэн нэр нь. Ваа, яг зөв. Хатангаа. За. Sorry, ятсан байна чи байна. Сайн уу миний дүү? За. Харахгүй хичээлээ тараад наашаа бүр автобус just үржиж байгаа гэж байгаа. Оо ямар хөөрхөн юм бэ? Ийм зүйлээс ямар гоё юм бэ? Баярлалаа. Тэгч тэрвээ. Миний дүү хин гэдэг лээ? Юм хорл. За, нэм хорл маань хаа сурдаг вэ? Хэцэг сурдаг. Хэцэг. Тэгэхээр хойлын чиглэлээр сурдаг байх юм тийм үү? Хойлоо дүүд барыг ижлэхэн мэрэгчлээ юм байна тийм ээ? Тагийг үзээд харин сонссон. За амжилт хүсье. Маш их баярлалаа хөөрхөн дүүдээ. Сурдаг хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Дараагийн асуулт ямар асуулт вэ? Busy Mom vlog хэдэн дугаар гарсан бэ? Яг одоогоор. 31. Насаа. Энэ жоохон арай хаалганы юм болчихоо. Одоо мянга үзэгчл гэсэн үг шүү дээ. За, баяр хүргэе. Од гэдэг зүйл хэнийг ч ялгадаг. Уучлаарай та айгүй хөөрхөн юм аа. За, насандаа зориулаад бэлгийн өгье. За, влог маань мянга үзэж хамт байдаг. Санаа оноо шүүмжлэх зөвлөгөө өгдөг найздаа маш их баярлалаа. Амжилт хүсье. За. Ямар хаасвал би хэдэн хүүхэдтэй вэ? Хөөрхөн юм байна. Та энийг зогсож байгаа шууд гараад ирсэнтэй. За баярлалаа. Батармаа ёо. Ваа, манай ээжтэй адилхан нэртэй юм биш үү та? За бидний гардаа өгье. За дараагийн асуулт. Гала хамтлаг хэдэн онд байгуулагдсан бэ? Энэ бараг үлгэр домог шиг юм мартсан байгаа ах гэж бодсон шүү дээ. Наа гурван чим гэдэг. Бид хоёр түрүүнд амжилт хэлсэн тий. За, амжилт хүсье. Дараагийн асуулт. Асуух асуулт байна уу? Зүгээр хариулах гэж шууд гараа өргөцсөн байгаа мó тий. Юу ч асуусан хариулт бэлэн үү? Ямар гоё юм бэ? Beauty and Fashion Expo 2018 хэдэн хоног болох вэ? 4. За танд маш их баярлалаа. Та бүр тэндээс бүр гэрэлтээд миний хайрыг ямар их татваа. Яасан гоё хүн бэ? Таны хэн гэдэг вэ? Намайг Цэрмаа гэдэг. Маяа. Та одоо хэдэн настай вэ? Би одоо 53-тай. 53-тай юу? Маш гоё хүн. Айгүй гоё ирч хүчтэй ингээ алдаад шаад бүр үнэхээр нэг татвар сэтгэлээсээ гэрэлтэн сайхан хүн байлаа та. Хэсэг хугацаанд дээр та 10 жилтэй байхдаа ятах хүчинд авдаг. Урлагийн үзлэг нэгдүгээрээр эзэжсэн үнэтэй. Тийм ундаг байхгүй. За бэлгийн гардаач үгүй. За Ерөөд Батар шигээ баярлалаа тань. Гала амлын анхны цомогны нэр. За хөвгөө тэнд чи минь угаасаа хийж чаднаа би чав мэдчихэ чи бүгдийг мэдэн чи бол нэвтрхий тал. За энэ хөрхөн хүүхдэд тэрсэн эмэгтэйг хараа. Дээрээс нь бас хөвлөдөө бас хөрхөн өрөө тээж байгааг нь хараад өөрөө ирэхгүй маш их баярлалаа. За тантай танилцаж болохоо. Намайг энэ маань Тэгэхээр азтай байлаа. Баярлалаа тань. Би нэг хүүхдийн дууны цомог гаргасан шүү дээ. Ямар цомог вэ нэр нь? Вау, яг үнэ энэ улаан цанстай бүсгүй хариулсан хөөрхөн дэлхий. Жохоо гэдэг эрдэнэ дотоод ирсэн. Тэрэ хатагд тэр юу ийжээ? Энэ утас идэг хайрцаг. Утас идэг. За бүчка гараарч. Гүж гараарч.
Устаа нөө. Булчиш уулзаа. Үлээсэн үү? Оо за сайн байна. Оот. Оо нүрэ арччих юм уу? За арчиж. Араа арчиж. Сайн арчиж шүү дээ. Яа. Зара оцогч. Hello everybody. Оос цэнийн төгсөн юм байна. Энэ айгуу гоё. Би бас уцаа ичэн. Ихгүй болоод ингээ хоол идэж байхдаа бидний хооронд бас амьд харилцаа байхгүй болчиход байна. Надад энэ рестораны нэг зүйл маш их таалагдсан. Тэрний юу вэ гэхээр амьд харилцааг эрхмэлдэг юм бүх юм хайрцаг гаргасан. Энэ дотроо бид нар уцаа ичэн. Яг гэр бүлдээ цаг гаргаж байгаа тохиолдолд уцаа ич хэрэгтэй. Миний хувьд бол би өөр аягүй хугацаар ингээд ажил амжуулдаг, утас их оролддог хүн байхгүй. Тийм болохоор энэ рестораны маань одоо явуулж байгаа энэ одоо аян бол надад их таалагдсан. Бид нар ер нь ингээд гэртээ байгаад мөртлөөсөө уцтай ингээд одоо найзлаад ресторанд орсон ч утас, барыг 0-д орсон ч утастай болцсон байна. Тэгэхээр энэ үед бол өстой үнэхээр амьд харилцаа ингээд өгүүлэгдэж байгаа. Тэгээд миний хувьд бол би өөр ингээд ажлаа амжуулаад яалчгүй утаснаас уягдаад байгаа учраас одоо ингээ хүчил хийчээ да. Батско. Ба. Аваа хэмээ. 이. Аваа. За. Эжэ. Ээж нэ. За. Би. Гүнжи хаана? Би. Бутка. Гүнжи хаана? Гүнжи хаанага? Би байхгүй. Оо чи хаач юу? Гүн байхгүй. Мухай. Энэ ихтэй хөвгттэй биш дээ миний охин. Мухай. Бэдэ гонцоо. Оо яа гомдчихва. Миний охины зүрэг алга уу? За битгий гомдоо. Гонхгүй нэг хийсэн штэ. Гомдохгүй гэж хэлсэн шүү дээ тий. Хоол нэрч шүү. Вау ямар гоё юм бэ? Хоол нэрч. Тийм үү. Миний өөдгөө чадсан гэж шүү дээ. За Байхад үндэ байхад. тийм үү. Үе. 탑착한 문제. 뭐야? 딱 Эжэний хата. 바로 슈퍼스에서 Намаа харалта. 와, 양치는데. Шейк дахима. Шейда. Шейк болтоо. Шиктэй. Шейк гэдэг нь. За энэ рестораны бас нэг надад таалагдаад байгаа юм нь юу вэ гэхээр хүүхдүүдтэйгээ хамт яваад бол Хамахай. Эжэн хамахай. уучлаарай. Одоо яг энэ миний энэ хэрлээ зогсож байгаа зүйл юу вэ гэхээр сая гүнжиг 0 оруулсан. Тэгтэл энд ингээд ийм хөргөн сул дурыг ингээд би болгож өгсөн нь бол үнэхээр их таалагдж байна надад. Бас ээж нарт маань бас мэдээд авахд илүүдэхгүй л юм мэдээлээ. Оо ямар гоё юм бэ? Эч болмоо. Энэ хоёр за. Энэ бас хайрын юм байна. Вау, ясан гой. Тий. 다시. Минийх нэг гэрийн лавшаа шиг амттай хаяа.
See baby гэдэг. Ийм хэрэгтэй болсон юм шүү дээ. Энэ нэг гадны нөгөө юунууд шиг юм тий араа. Кинотеатр. Би тань үгүй хийж байна. Тий. Шотсоо. Яг нэг гадаад байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан эсвэл юм хүүхдийн юм хэрэгнүүд юу байдаг байхгүй юу? Яг тэр жишээг бас харуулсан байна. Нэвтрүүлсэн байна. Энэ бас гоё юм. Дүүний Араны үүрц. Ваа, тийм биш. Энэ юу гэнэ? Өглөөнөөс үүрц цайдлах юм бэ? 11 цагаас шөнийн 4 цаг хүртэл ажиллах юм уу? За. Хаяа шууд мөн хаад идэх санагдаад байдаг шин. Тэр үед идэл бас зүгээр л юм байна. Тэ хараа. Би тавихгүй. Яагаад ба? За, одоо энэ таар жоохон юм үзэж явъя. Ойр тас гэр бүлэрээ яг ингэж гадуур сайн байна уу? Чөлөө цагийг гоё хамт өнгөрүүлэе гэж бодсон. Тэгээд ийм тав тухтай гоё орчноор хүүхдүүдэд дагуулад явахаар айгүй амар. Яг үндэ бол ингээд бүх юм нь төвлөрсөн төв байвал бид нар зүр амар л байна л та. Хоолоо идчихэн. Тэг хүүхдүүдэд найлд аюулгүй ингээд айх юмгүй эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар оруулчин. Сайхан амттай хоолоо идчихэн. Тэгээд тоглуулад тэг цаашлаад аваад ээж аваар нь кино үзчихэн ч гэдэг юм уу. Юу вэ нана? Гринч биш үү те? 100 сарын өмнөх домогт дээр минь. Сэмэнэ. За хүүхдүүдтэйгээ дөрүлээ үзчихээр кино юу байгаа лээ? Одоо Хүүхдүүдтэй гэхээр одоо 7 цагаас яг би тань фантастик бистэй. хүүхдүүдтэйгээ юу? Тэгээд 7-10-аас асууж байгаа. Энэ хоёрыг фантастик бэс үзэж арай л чадахгүй хаа. Удаа. Яг одоо л энэ хоёр кино байна тий. Яг хараа. Шууд ингэж үргэлжлэжсэн. Аха. Логс. Тэрээ бас арай өөрөө шууд гэмээр хэлээрээ хийгээд явцгаа. Тэгэхээр маань ч нөгөө цагийн цэцэрлэг ажилладаг байгаа. 2-оос 5 насны хүүхдийг цагаар хардаг. Тэгээд та тийм хүүхдүүдэд үлдээд харуулж болно гэжтэй. Энэ баг тэрнээ юм шиг байна. За киноны тав гэдэг нь хоёрхан юм хийх. Бүгд арай санаас гэж тавь баг. Тэгээд араас нь би ажил явуулдаг кино тоглоулаа. За баярлалаа. Энэ нь шүү дээ тий. Тоглоомын төвөө. Сайн байна уу? Та дурдваад орж ирсэн үү? Манай хүмүүс 5 настай цагийн цэцэрлэг. Аха. Тэгээд цагийн дарга мэн 215 гэсэн тарифтай. Одоо жишээ нь манай өвчлөө та даав яж нэг цаг гаргасан ч байхгүй. Кинонд орчихно хоолндоо тэр бодлоо. Харин юм битээр яг их чинь кинонд одоо яг орох гэж байгаа хгүй. Тэгээ орохоос өмнө хоёр охиноо үлээж. Манай хоёр чи яг 3 5 таг гэхэр чи яг 2-5 гээд насан ч болж байна. Энэ хоёрыг үлдээч энэ хоёр жоохон сэлэхгүй. Яг өөртөөгөө тоглоно үсттэй. Тий. За. Үчкэн. Тэрэ та. За тийм. За гүнжээ. Утаа дайсан гэсэн үг. За миний хоёр охин. Бодлоо дайлаа. Бүртгэн рүү игээд. Та шийдтэй өрөөдөр гутаа тайлч. За энэ хоёр өксийг боож өгмөр байна. Явчаа. Яа. Нийт биш. Энэ шүү дээ. Хоёулын ич үзгээд байгаа кино.
мэдэн шүү дээ чи. За. За энэ VIP lounge нэ. Энэ шоу тарин нэг юм уучдаггүй. Яагаад вэ? Окей, шиг нэг ороодох яа энэ шиг. Орё гэж бодчихсон. Би дээр галагийн болроотой. Гоё байж байгаа дөө. Үгүй, орцод гарья. За яах. Би орцод гарья. Миний өнөрч байгаа. Оо. Тэгээд галагийн болроо тэр энд караоке хийсэн байхгүй юу? Ийм хөөрхөн караоке байдаг. зэрэг попкорн хоёрыг авч. Нэг. Чидэх юм уу? Нэг авч тий. Онданаас хоёр. Тэпэрсэн. Тий. Ой, энэ юу гоё юм бэ хараа. Макароны шүү. Ой. Яа, макарон өгд юм уу? Оо. За. Шампанс. Юу атаараа? Чамдаа зориулсан сюрприз байлаа. Тийм үү? Нэрээ юу? Ой, ямар гоё юм бэ? Баярлалаа. Чи юу илээрээ? Ямар сюрприз вэ? 8 жил яа. Оо, энэ нэрээ 11 сард болж байгаа юм шүү дээ. Оо, би мартсан. Завгүй байсаар байгаа дөрөөс ойлаа. Тэдэлж чадахгүй. Баярлалаа. Гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Баярлалаа хайраа. Гэтэ идэх хоног юм макарон бас идсэн те. Чи юу нэг бэлдээд яваадсан юм шүү. Тэ? Би өөрөө айгу дуртай болохоор их баярлж байна. Баярлалаа хайраа. Би яана чааг яаж ярьлаа. Оо, арай. Тойрон баяртай баяр нэмж магигийн тэнцтэй хамтаас тойрон VIP гişүнчлэг карт хэлж байгаа шүү. Ой, ямар гоё юм бэ? За баярлалаа. Баярлалаа. VIP гişүнчлэг карт гэсэн үү тий? Ой, ямар гоё ялах хараа та. Би ч юу гигантнээс салахгүй байна уу? Би ч гэжтэй хоёлаа. Вау, ямар гоё карт юм бэ? VIP гişүнчлэг карт. Их нууцлалтай их мундаг карт байна гэхгүй. За баяр үргээ хараа. Ингээ хүүхдүүдтэйгээ ирээд байж тээ. Ийм гоё карттай оллоо. Амин жил ханыг хайрлаж 5 сайхан охин төрүүлж гэж өсгсөнд баярлалаа. Тэгээд одоо 10 20 шүү олон жил хамтдаа бивний хайрлаж шүү олон сайхан түүхийг хамтдаа бичлэхэд болтгоо гэд. Баярын төргий да. За баярлалаа хараа. Үнсээ. Хайртай шүү. За хайртай шүү. Ямар гомдтой шалтгаалсан бэ? Ер нь 11 сар гараад би бодож исэн. Тэгсэн чи яг имлэг твтэж таарсан болохоор за энэ удаад шудлаа олчлоо гэж бодож исэн. Энэ мартаагүй энэ бодлогыг бас ингэж зохицуулж бэлдсэн баярлалаа. Хараа. Сайхан үг хэлсэнд бас баярлалаа. 10 20 30 цаашаа өшнөө олон жилиг бас хамтдаа хац жаргалтайгаар бүтээ. Намайг хайрлаж халамжилдагт баярлалаа.
Хайртай шүү за. Ямар гоё юм бэ? Макарон бүр айгуу гоё. Ямар гоё юм бэ? Санамсаргүй байжгаад юм байна. Тэгж айгуу гоё юм шүү дээ. Ямар нэгэн бэлдэж бариагүй. Би ч юм бол влогны зураг аваад яваад байгаа ш тараа. Бисэн чинь байрлалчлаа шүү дээ. За.